өөрийн хангайдан үнэтэй хонгор нутаг таам тарган тав тавилжиж байгаа эрхэм малчдын төлөө чин сэтгэлээр зүтгэж малчин компани энэ жилийн цагаан саран огточ баян хонгор өвөр хангайн чиглэлд гарлаа. Хүйтэн өвөл хурцаас иг зүсч 1-р сарын 8-нд зүйтэд баян овоод 9-10, бөмбөгөрт 11-12-нд, баа цагаанд 13-нд, баян цагаанд 14-нд, баян өндөрт 15-нд, шин жинстэд 16-17-нд, баруун баян улаанд 19-нд, нарийн тээлд 20, хайрхан дулаанд 21-нд, бүрдэд 22-нд, эрдэнэ сантад 23-нд очно. Монголын цагаан сар өдрөөр ойлж холоорын ахан дүүс амраг садан аав ээжтэн эмээ өвөөдөн золгон ирэх цаг дааг долонтой бяруу булчинтай өргөөгөр хотолд яран гэрэлтэй гэгээтэй өнгөтэй өөдтэй цахилгаантай хөгжил дэвшилтэй уулзах үлзийт цаг өдрөөр дотлох энэ учир малчин компани болсон цагтаа яг очин өврийн хангайхан хонгор нутгийнхан минь хав ойр дон дуулгаараа хэлэлцсэн цагтаа уулзъя. Малчин компани яг очно. Зөвхөн удирдлагын талын зүйлсэл бүгд одоо байлдаг болсон. Хуучин загваруудаа зөвхөн урдталтаа одоо удирдлагаас гадна ман яхаа залгуурууд те ялангуяа нарны дэлс залгах хэсэг нь урдтаа байлжсан тэр бол шинжлэж ирсэн байгаа даа. За ингээ би урдлаас эхлээд тайлбарлаад явчих. За урдлын хэсгийн хувьд бол хамгийн түрүүнд эхлээд энд нэг шинэ конопт нэмэгдсэн байгаа да. Энэ улаан одоо цаар өнгөн конопт. За энэ бол ерөөсөө 12 вольтын хэглээг одоо бүхэлдэн залгах үүсгэтэй ийм коноп байгаа. За энэ 12 вольтын хэглэн дээр бид нэр яг одоо хөлдөөгчсөн залгуурыг тусдан салгаж өгсөн. Хөлдөөгч нь өөрөө бие даасан тусдаа салгадаг ийм онцлогтой байгаа даа. За хөлдөөгчс бусад бүх одоо 12 вольтын хэглээ бол энийгээр салгах үйлдэл хийж болдог юм аа. гэсэн. За хөлдөөгчийг ягаад тусдын хийсэн бэ гэдгийг бас тайлбарлаж өгөх зохимжтой байх. За малчин брендийн шар хөлдөөгч бол өөрөө бол аккумуляторын цэнийг тодорхой хэмжээнд буураад эхлэхээр түүнийг одоо шууд зогсоох юм одоо өөр нэгэн функцтэй байдаг. Тэгээд тийм учраас яг бид нар малчин брендийн шар хөлдөөгч болон шууд аккумулятор дээрээс нь өөр дээрээс нь бол авсан байдаг. Тийм учраас энийг яхад тусдаа залгаслагдаг онцлогтой байдаг. За босод хэрэглээ бол бүгд одоо цэнийг зохицуулагчаар дамжиж явдаг байгаа. Тэгэхээр нарны одоо дэлгэцийн цэнийг зохицуулагч минь өөрөө энэ төр байрлаж байгаа аккумуляторыг одоо хэд цэнэглэлтэнд оруулж тийм ээ. Одоо аккумулятор боцлон гэдэгтэй адилхан тийм. Ингээд одоо нурхаас хамгаалдаг. Мөн яхаа бас хэд цэнийг алдахаас хамгаалдаг юм байна. Тэгэхээр цэнийг хэтэргээд орсоод өөрөө автоматар бүх хэрэглээ салгаж өгнө. Нарны дэлгэцээс хэтэргийг цэнгэлээд эхлэх юм бол мөн яхаа тэрийг салгаж гэж зохицуулдаг. Тэгэхээр тэр зохицуултыг хийдэг учраас бас бүх хэрэглээ бол яхаа бүгдээрингийн нэг одоо энэ одоо унтраалганд хийж өгсөн байгаа. За энэний цаана бол яхаа өөрөө аянда цэнийг зохицуулагч мань ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ одоо бас дэлгэц манаас өөрчлөгдсөн байна шүү дээ. Тийм. За энэ бол яг өмнөх загвартай байсан дэлгэц л дээ. Гэхдээ энэ дэлгэцэн дээр байсан зарим үзүүлэлтүүд яг энэ талтай гарч харагддаг болсон байна. Өөрөөр хэлбэл энэ бол одоо энэ талд энэ 5 одоо юм индикаторын гэрэлтэй ийм одоо удирдлагын одоо хэсгийг нэмжигдсэн байгаа. За энэ 5 удирдлагын гэрлээ индикаторын гэрлэр бол бид нар яг нарны дэлгэцээс сэнгэлж байгаа байдлаа. За хамгийн ихнийх бол яг нарны дэлгэцэн сэнгийг харуулдаг. Ийм одоо индикаторын гэрэл байгаа. Энэ гэрлэлийнх ногооноор асч байгаа үед бол хэвийн ажиллагаатай. Яг аниуч байгаа үед бол нарны дэлгэцээс аккумуляторлогоо цэнгээ оруулж байгаа гэсэн үг те. Цэнгээ одоо шахаж яана гэсэн үг шүү дээ. За дараагийн бол аккумуляторын одоо цэнгийн хэмжээг харуулдаг ийм бас индикатор байж гин. За энэ мөн ногоо асч байгаа юм бол хэвийн байгаа. Өнгө нь хурих боломжтой. За энэ улаан болно тийм ээ. Мөн яг өөрөө аниуч нь. За тэр аниучлаас хамаарат цэнгэлж гинөө хэсэнгэлтэнд орж гинөө эсвэл яг улаан болоо бүр яг цэнгээ алдсан одоо анхааруулга өгж ийн гэдэг бол энэ бол индикатороор харуулах боломжтой байдаг юм байна. За дараагийн нь бол хэглээг харуулдаг ийм одоо индикатор байж гин. За энэ бол одоо аккумуляторс ямар нэгэн хэглээ авч ийн үгүй гэдгийг нь харуулж явах хэрэгтэй байна. За дараагийн нь бол 200 хэглэн дээр. За 200 гэдэг нь яг ховсоо 200 хэлж байгаа. За энэ ховсоо 200 хэглэн дээр мөн яг энд нь ингээд тусдаа унтраалга тавигдсан байх нь. За энэ унтраалга бид нар 200 буюу яг энд одоо бидний ердийн ахуй хэглэний одоо сахилгаан төхөөрөмжүүдийг залгадаг энэ залгуурын ажиллагааг залгах юм боломжтой болж байгаа. За 200-ийн хэглээ маань 300 ватт хүртэж чадaltaй ийм одоо төхөөрөмжүүдийг залгаж болно. 300 ватт дотроо багтчих юм бол ганцхан гэхгүй дээ. Нэгээс 2 ч 2 3 ч гэдэг юм те. Тэр ватт одоо чадалтанд багтах хэмжээний л хэглээг авч болно шүү дээ. За түүнийгээ бидний нэгээр асааж унтрааж байгаа. За энийг асааж үед энэ аянд гэрэл асж байгаа гэсэн үг л дээ. За дараагийн унтраалга болохоор энэ зөвхөн одоо тийм зурагт болон тий зурагтын хөлөөч хэлэг
тусдаа бас хийгдсэн байгаа юм. Тэгээд хүн одоо байнга зурагт үздэг тийм ээ. Гэсэн мөртлөө хэглээ бол яхаа гэрэл талдаа бол хэглээтэй байж болно шүү дээ. Тэгэхээр яхаа зурагт юугаа бол салгачаад тэгээд энд нь яхаа бусад одоо хэглээ буюу одоо гэрлээ хасаад байж болно гэсэн. За тэрэн зорилго яхаа энд нь тусдаа. Яг л одоо өөрөөр хэглээний жишээ нь одоо зураг телевизээр ингээд залгах чинь гэрлийн хэрэглээ өргөчн тусдаа энэ одоо тусад л болгосон байна тийм. Ерөнхийдөө бол энэ бүгд ганцхан унтраалган дээр хийж болно тийм ээ. Гэхдээ бүх хэглээрээ бүгдэн нь яхаа одоо тог дамжсан ийм байгаад бол би тухайн үед яхаа гэрлээ хасаагүй гэсэн зурагтаа хасаагүй байсан гэсэн тогтмол бүлэм тодорхой хэмжээр яхаа тэнд зарцуулагдаад цэник маань ингээ багасаал яваад. Тэгээ цэнигийн багасалтайг тийм ээ аль багасах гэж. Ерөнхийдөө бол яхаа сэргэт гэрчим хүчин дээр хамгийн одоо гол үндсэн зорилго ерөөсөө яаж л одоо бид нэр эрчим хүчийг хэмнэх вэ гэдэг энэ л гол зорилго тавьдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэр бүгдээ тусад нь салгаж өгснээр бидний хэглээг бол бас хянах удирдах юм боломжтой болгож өгч байгаа байхгүй. За хамгийн сүүлийн индикатор гэрэл маань талаар угаасаа анхааруулах гэл байна. Тэгэхээр энэ системийн одоо алдаа гарсан үед энд л яхаа анхааруулсан гэрэл амжина гэсэн үг тийм ээ. За энэ бол хамгийн одоо цөөхөн хэлэгдэх ийм индикатор гэрэл байна шүү тийм ээ. За энд болохоор одоо нөгөө USB оролт байна шүү дээ тий. За тийм. За энэ оролтыг танилцуулъя. Энэ хоёрыг. За тийм. За энэ хоёр оролт байгаа даа. За энэ бол USB буюу тий одоо бидний хөрөөлийнхэн компьютерийн одоо залгуур гэсэн үг л дээ тийм ээ. За ийм залгуур бол одоо сүүлийн үеийнхэн ухаалаг гар утаснуудыг цэнгэлэг болсон байгаа даа. За энэ ухаалаг гар утас болон одоо iPhone, iPad, за MP3 тогтуулагч гэдэг юм те ийм одоо төхөөрөмжүүдийг цэнгэлэг тэднийг ажилуулахад зориулагдсан ийм залгуур байгаа. Хамгийн гол онцлог нь бол энд хэрэглэх гүйдлийн хэмжээг л одоо 2-оор тавьж гисэн. Хоёулын дээр 5 байлтын хэрэглээ гарна, хүчлээ 5 байл гарна. Гэхдээ дээдлэг нь бол 1 амперийн хэрэглээтэй арай бага чадлын гэсэн үг тийм ээ. Бага чадлын одоо MP3 тогтуулагч гэдэг юм тийм байж болно гэсэн үг тийм ээ. Харин доотлог нь бол 2.1 ампер буюу арай их чадлынхыг. За тэр маань яг ухаалаг гар утас iPhone байж болно гэдэг юм уу тийм ээ. Арай их одоо эрчим хүчний хэрэглээтэй ийм төхөөрөмжүүдийг цэнэглэг түүнийг ажилуулахад зориулагдсан ийм одоо USB залгуур байгаамаа. За энд одоо 12 вольт юу вэ шүү дээ. Тий 12 вольт. За энэ бол тамхины хасаагуурын оролттой. Тэгэхээр тамхины хасаагуурын оролттой ийм одоо 12 вольтын цахилгаан хэвлэлийн төхөөрөмжүүд их олон байдаг. Жишээл эндүү байж болно тийм ус услагч байж болно гэдэг юм а тийм. Ийм хэвлэлийн төхөөрөмжүүд бас нэлээд одоо зах зээл дээр илбэг байдаг. За тэгвэл тийм одоо 12 вольтын одоо тамхины хасаагуурын оролттой гэрэлж идэв эндүү гэдэг юм а тийм. Төхөөрөмжүүдийг ажилуулах зорилгоцсон ийм зорилттой оролт байгаа байхгүй тийм. За энэ л яг тэр оролтыг хийж өгөөл тухайн цахилгаан хэрэгслийг бол ажилуулах боломжтой болно гэсэн үг. За энэ за сүүлийн хоёр би тайлбарласан энэ бол яхаа хувьс гүйдлийн 220 вольт яг л ердийн одоо орон сууцны айлуудын хэвлэлтэй адилхан 220 вольтын хувьс гүйдлийн хэвлэний ийм төхөөрөмжүүдийг ажилуулна. За тэр бол компьютер байж болно тийм ээ. Систем хөгжмөөд байж болно. За ерөнхий чадлын хэмжээний хувьд л яхаа 300 ваттаас хэтрхгүй байх ёстой. За ингээ 300 ватт нь багтаад нэлээд хэдэн цахилгаан одоо төхөөрөмжийг залгаж болдог. За үүнтэй зүгээр анхаарах зүйл болохоор цахилгаан хэрэгслүүдийг залгахад зарим нэг цахилгаан хэрэгслүүдийн яг залгах үед одоо пуской момент гэж нэрлэгдэх тийм өндөр одоо гүйдлийг хэрэглэдэг юм байна. Тэгэхээр тэнд хэрэглэж яг тэр залгах үеийн дээр өндөр одоо чадлыг л яхаа давж гарч чадчих юм бол хичнээн ширхлийг бол задлаж болно гэсэн үг. За ерөнхийдөө бас нэг ийм одоо боломж яддаг л да. Их чадлынхаа төхөөрөмжүүдийг эхэлж залгачаад тэгээд чад багтаа төхөөрөмжүүд нь сүүлд нь залгах байдалтай гаргасах юм бол бас их олон төхөөрөмжийг зэрэг ажиллах юм боломжтой болно гэсэн үг. За би ингээд бас харлаа л да. Ерөнхийдөө бол одоо энэ нүүрний дэлгэцний энэ одоо системний хувьд бол маш их гоё хэрэглэхэд одоо хялбар тий аюулгүй эвтэйхэн болсон байна шүү дээ. За дээрэс нь урдаа нэг аккумулятор нь хуучин байдаг байсан тий урдаасаа ордог байхгүй болсон байна. Тэр байхгүй болсон байна тийм ээ. Урдаасаа байхгүй болдог нь бас яг одоо нэг энэ ч бас нэг хүүхд мөхтүүд ингээ хамаагүй оролдоод яачдаг нь бас нэг болсон байна шүү дээ. Урдаасаа битүү. Тэгэхээр одоо аккумулятор араасаа орно гэсэн. Одоо артлаас нь тайлбарлаж үзүүлээ. Тэгээ хэлбэрийн хувьд бас их гоё болсон байна шүү дээ. За энийг ингээ эргүүлэхэд энэ л одоо бас юу харагдана л да. Сенс харагдана. За энэ бол бас бариудад өөрөө ингээ буцаад буурдаг юм. Болсон тийм ээ. Бариуд нэлээ эвтэйхэн одоо өөртөө нуугдаад энэ их бинд орчдөг. За ийм байдалд орсон байгаа даа. За араасаа оролтын байдлаар тийм ээ. За сая эргүүлж байгаа бол энэ талд бас нэг сенс харагдсан байгаа. Тийм байна. За энэ сенс бол өөрөө аккумулятор их битэр бол яг энэ хайр центр бол бий байгаа шүү дээ. Нэг хувьсгүйд товрогддог инвертер маань байна. Тэгэхээр инвертер бол өөрөө яг ажиллагааны үед нэлээд халдаг. Тэр халтыг одоо багасгах зорилготой тийм халтыг одоо яхаа хурдан хугацаанд хүргэж чадлыг хэмнэх зорилготой тавигдсан ийм сенс юм байна. За цахилгаан төхөөрөмжөд халаад ирэхлээр угаасаа их чадал зарцуулаад ашиглалтаа хугацаанд богиносдаг. Тэгвэл тэр бүгдийг яхаа засч өгж байгаа ийм одоо зориултын сенс байна гэсэн үг. За артлын хэсгийг тайлбарлая. За артлын хэсэг дээр бүх одоо холболттой утсуудыг холбож өгөх ийм холбоотыг бүхэлд нь байрлуулсан. За хамгийн гол онцлог нь энэ холболтын хэсгүүд бүгд яхаа ямар нэгэн байдлаар их биенээс илүү
гарахгүйгээр юм даалт байлгдсан. Одоо энд би ямар нэгэн автгай юм ингээд явуулахад энэ бол юунч торохгүйгээр те даалт байлсан гэсэн үг шүү дээ. За ийм онцлогтой болсон байгаад байгаа. За тэгээд тэгэхээр одоо бас нөгөө юу яах нь шүү дээ. Утас муц салахгүй те хамгаалалттай болчихж байгаа юм шиг ингээд тодорхой хэмжээний. Тий, яг байна тий. За ялангуяа өмнөх загвар дээр бол энэ нарны дэлгэцийн энэ оролт болохоор шууд ихсэн гэж нүүрэнтээс их зордог байсан. За их зорж байгаа юм чинь нэгдүгээрт нэг залгсан утас мөн өөрөө шууд доош унчихтай бол тодорхой хэмжээний нуралт үүсгэн тийм ээ. Утсандаа жоохон муу байна. Хоёрдугаарт нь ямар нэгэн тавилгын тогшилт бас тэглэн тийм ээ. За мөн оролт маань өөрөө бол яхаа бас өөрөө зөөлөг тэвэрлэх үед бас гэмтэх юм аялдаж гэдэг юм уу тийм ийм байсан байна шүү дээ. За тэгвэл одоо энийг бол шууд налуу болгоод өгсөн учраас ерөөсөө залгаж байгаа утас мань өөрөө доош шууд унтсан байдалтай. За тэр бодлоо энэ бол яхаа шууд утасны ямар нэгэн тийм нуралт хууралт бол байхгүй болж байгаа. Хоёрдугаарт нь ямар нэгэн одоо ойролцоох эзүүлдэ бол саад болохгүй гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ одоо тогтмол хөдөлгөөний хэглээний залгуурууд бүгд ийм чангалдаг. Одоо иргэдэж чангалдаг ийм залгууруудтай. За чангалж өгтөө бол яхаа одоо утсаа энд нь холбож өгчөөд тэгээд яхаа өөрийг нь хүн зүгээр гараа чангалсан тийм ямар нэгэн байх актив юм уу тийм нэмэлт баг шиглэхгүй чангалж өгнө гэсэн үг. За залгуур болгоны доотлолт нь болохоор тухайн одоо залгуур маань өөрөө ямар төрлийн төхөөрөмж зориулагдсан байдгийг нь бол тайлбарлагдсан байгаа. Хамгийн ихний хичээлх юм бол зурагтанд, хоёр дахь нь болохоор хүлээ авах станцт нь тийм ээ. Тэгэхээр энэ хоёроо залгагдсан байгаа төхөөрөмжийг урталтанд байгаа контролгаар салгаж болно. Тэгээ энэ хоёр яг шууд одоо хэглээ авах гэж саж болно шүү дээ. За дараач нь бол гэрэл байгаа. Гэрэл бол яхаа байнгын холбоотой байхаар хийгдсэн байгаа. За тэрний дараач нь бол одоо хөргөж хөлдөгч залгадаг. За мөн хөргөж хөлдөгчийг тусдаа бас унтраалагтай тэр маань шууд аккумулятор дээрээс одоо цэнийг авахар ингэж зохицуулагдсан байдаг. Одоо хамгийн гол онцлог болсон зүйл маань энэ байж байна. За энэ бол яхаа шууд одоо 200-ын хэглэн дээр одоо автоматар хамгаалдаг юм хамгаалтын систем байгаад байгаа. За энэ бол өмнөх систем дээр огт байхгүй байсан. Өмнөх систем бол зөвхөн гал хамгаалагчтай байсан юм байна. За тэгэхээр энэ ямар зорилготой юм бэ гэж тийм ээ. За бид нэр бүх цахилгаан хэрэгслүүдийг болж өгвөл ямар нэгэн байдлаар яхаа тогны хэлбэлзэл өшөө дээр нэг хүмүүс одоо санаандгүй байдлаар тогтмолгуудын хэглэний одоо туйлыг сольж залгах ийм одоо эрсдэлтэй үед энийг хамгаалах зорилгоор бүх зүйлийг хийж өгч байгаа. Тэгээд манай зурагт маань тийм байгаа, хөргөж хөлдөгч маань тийм байгаа. Гэтэл чинь 200-ын хэглэн дээр 200-аар хургаж байгаа нөгөө инвертер маань яг тэр аккумуляторын туйлыг солио залгах зэрэг инвертер маань шатчихдаг байсан байхгүй. За хэдийгээр гал хамгаалагч тэрийг хамгаалж байгаа ч гэсэн гал хамгаалагч бүтэн өөрийн солихгүй бол тэр маань бас ажиллагаанд орж чадахгүй шүү дээ бас тийм. Тэгэхээр тэрийг шууд автоматар сольчихсан байгаа даа. Автомат. За энэ бол яг гэж ямар нэгэн богино холболт ч юм уу одоо тэр хувьсгуудын хэглэнд те богино холболт болдог ч юм. Эсвэл хүн аккумулятор шууд одоо туйлын солио залгахсан үед хувьсгууд руу хургадаг нэг инвертер дээр ямар нэгэн ачаал өгөхгүй шууд энэ өөрөө энэ автоматар зүгээр өөрөө энд доошо бочно гэсэн. Энэ тохиолдолд бид нэр тэр одоо богино холболт өгсөн зүйл ч юм уу те ямар тэр гэмтэл өгöd байгаа тэр сахилгаан хэсгчээ тусгаарладаг гэсэн тэрнийг засч авчиад буцаад энийг зүгээр дээш нь болгоод ерөөсөө орон сууцнд байгаа айлууд автоматар болгочаад буцаагаа тэргээ дээш нь болгоод бусад одоо хэглээгээ залгахтай адилхан. Ийм л одоо хэлбэр байдал болж гисэн байхгүй. За үүнийг бид нар бүр туршаад үзэж болно гэсэн үг тийм ээ. За аккумулятор маань энэ дотор за аккумуляторын таг маань ингээ хоёр талаас нь шахаж бариад нэгдэж байгаа. За энэ доош нь чи. За аккумуляторын одоо дотор байрлаж байгаа хоёр утас маань улаан хар өнгийн утас байгаа. За хар утас л богинохон. За энэ хар өнгийн утсыг бол хасах туйланд холбож байгаа. Тэгэхээр хасах туйлоо бид нар яг энэ хар утас талдаа харуулна гэсэн үг. Тэгэхээр энийг бол яг туйлын анхнаас зүг харуулаад одоо энэ малчин шиг аккумулятор хийчих юм бол утсаа сэлж залгах бас магадлал багасна шүү дээ тийм ээ. За улаан утас нь болохоор ингээд улаан нэмт туйлан дээр холбогдож байгаа юм байна. Тийм байна. За тэгэхээр үл одоо ингэж хөө. Бид одоо малчдаа. За энэ бас аккумуляторыг бас туршиж үзүүлэх хэрэгтэй баг. Тэ одоо энэ системнийхээ буруу зүй холболтыг яаж одоо энэ автомат гол байгаа шүү дээ тий. Хамгаалж чадж гэнэ үгүй юу гэдгийг бас яг одоо туршиж харуулъя гэх үү. Тэгэхээр бас нэг өөр аккумулятор авчираад бас буруу залгаж үзэх үү. Тэгээд тухайн одоо манай энэ нарны зэн систем буюу бокс маань хэрвээ одоо шатаж гэмтэхгүй тий яг энэ автомат өөрөө ажилтдаг үгүй юу гэдгийг бас харуулъя тий. За тий. За одоо бид одоо малчингийн энэ хөө одоо шар аккумулятор буюу одоо манай хураа зэнгийн 100 ампер аккумулятор тий. За энэ аккумуляторыг яг ижлийн одоо авчираад тавилаа. За энэ хөө аккумулятор дээр бас одоо туршилтыг хийж үзүүлэх гэж байна. За түрүүн бол одоо яг энийг одоо нэмэх гүйдлийн системээр ингээд зүү холбоход бол ажиллаж исэн тийм үү. Тэгэхээр одоо хоёлаа туршихын тулд зөрүүлж холбох нь шүү дээ. Туйлын сольж тавих гэж. Туйлын сольж тавина тий. За тэгээд туйлын солиход бол одоо гол нь одоо манай энэ хөө автомат маань одоо яаж ажиллах тий.
тэрийг бас харах уу? Яг үнэн. За яг туйлыг солино гэдэг нь болохоор бид нар одоо улаан өнгийн утсыг хар өнгийн одоо хасах туйлтай холбож өгнө. Хар утсан бодлоор улаан өнгийн нэмэх туйлтай холбож өгнө шүү дээ. За ингээд яг аккумуляторын туйлыг холбож одоо сольж залгасан үед манай систем маань одоо хэвээ ажиллагаатай байж чадах нь үгүй өөрөөрөө хамгаалж яах гэдэг л туршиж байна да тийм ээ. За ахлаа чи нэг туйлыг барьчихдаг. Асгын. За тэгээ барьчаа байж тийм ээ. За энэ үед би ингээд туйлыг солж залгана. За туйлыг солж залгана гэдэг нь ерөөхдөө бол ерөөсөл богино холболт үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ тийм. За ингээд богино холболтыг үүсгэхэд энд ямар үзэгдэл болох юм бэ гэдгийг хэлээ хараадах юм. За баярлаа. За амар чанга дуугараад шууд энэ төр уулынхаа очиад ингээд буудлаа шүү дээ. Ингээд богино холболт болох чинь шууд ингээд бууддаг шүү дээ тийм ээ. За буудалт явагдсан. Сая гэхдээ энэ бол өөр автоматар бууцсан байгаад байгаа. Тэрээсээ энэ бууцсан байна. Одоо нэг би ингээд хийе буцаа залгахад энэ уулынхаа ажлууд бэлэн бас өөрөөрөө хамгаалсан байгаа. Хэрвээ энэ хамгаалаагүй байсан бол би дахиад буудуулахад энэ бол дахиад буухгүй шүү дээ. Дуртай хэсгээс ажиллахгүй болсон байгаа тийм ээ. За энийг үнэхээр хамгаалаад үлдсэн байна гэдгийг хэлээд дахиад шалгачих. Дахиад нэг буудал үзчихье тийм ээ. За тэгэхэд л мэдэгдэж таарна да. За дээш нь болгоцсон байгаад байгаа автомат мод яг дээршээ байрал байж гин. За би дахиад нэг бариад үзье. За тэгээ. За дахиад буучлаа тийм ээ. Өөр ингээ авчгараа. Энд ч одоо ингээд өөрөө ингэж хамгаалж байгаа болохоос хэрвээ одоо буруу юм холбоод бас хүмүүс юм шатаачдаг штэ тийм тэгтгүнээ өөрөө. Тийм. Тэгэхээр одоо энэ ингээд бууж байгаа тохиол энэс одоо цаашаа гарч байгаа бүх гаргалан дээр байгаа бүх цахилгаан хэслүүдийг л одоо ямар нэгэн гимт авахаас хамгаалж өгч байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө орон сууцны автомат адилхан болж байгаа гэсэн үг. Маш зөв хэрэгтэй байдаг штэ. Тийм ээ тийм. За баярлалаа. Өөрийн гадаан үнэтэй хонгор нутаг таам тарган тав тавилжиж байгаа эрхэм малчдын төлөө чин сэтгэлээр зүтгэгч малчин компани энэ жилийн цагаан саран огточ баян хонгор өвөр ханган чиглэлд гарлаа. Хүйтэн өвөл хурцаас иг зүсч 1-р сарын 8-нд зүйтэд баян овоод 9-10 бөмбөгөрт 11-12-нд баа цагаанд 13-нд баян цагаанд 14-нд баян өндөрт 15-нд шин жинстэд 16-17-нд баруун баян улаанд 19-нд нарийн тээлд 20 хайрхан дулаанд 21-нд бүрдэд 22-нд эрдэнэ сантад 23-нд очно. Монголын цагаан сар өдөр өдрөөр өлтөж холоорын ахан дүүс амраг садан аав ээжтэн эмээ өвөөдөн золгон ирэх цаг дааг талантай бяруу булчинтай өргөөгөр хотолд яран гэрэлтэй гэгээтэй өнгөтэй өөдтэй цахилгаантай хөгжил дэвшилтэй уулзах үлзийт цаг өдөр өдрөөр дотлох энэ учир малчин компани болсон цагтаа яг очин өврийн хангайхан хонгор нутгийнхан минь хав ойр дон дуулгаараа хэлэлцсэн цагтаа уулзъя. Малчин компани яг очин